Нарны аймгийн 2 дахь том одой гариг болох Дэлхийн вангийн орчин, газар нутгийн байдал, зарим шин чанар нь дэлхийхтэй ижил төстэй мэт боловч сайтар судлахад арай өөр дүр зураг харагджээ. НАСА-гийн 2015 онд биелүүлсэн New Horizons даалгавар нь Дэлхийн ван гаригийн үүсэл хөгжил, нарны аймгийн эрт үеийн өөрчлөлт хувирдлыг илүү сайн судлахад чиглэж байсан билээ. New Horizons даалгаврын үр дүн Дэлхийн ван гариг дээрх өндөр уус, толгодыг судалж, хүлдүү азот болон бусад этгээд сонин материалууд мөн ач холбогдол бүхий хүчил төрөгч огт агуулаагүй сэрэг агаар мандал зэргийг илрүүлж таньсан юм. Харин уг гариг дээрх салхины аясаар хөдөлж буй овоолсон шороо, намхан толгод зэрэг нь элснээс бүтээгүй аж. Шинэ судалгаагаар Дэлхийн ван гариг дээр элсэн манхны систем байгааг илрүүлсэн ба салхины аясаар хөдөлж буй элсэн манхан, намхан дэнж зэргийн бүтцийг элс шорооноос арай өөр зүйл гэж таамаглаж байна. Дэлхийн ван гаригийн гатаргуу геологийн замаар өөрчлөгдөж хувирч байгааг Английн Плимаут их сургуулийн физик газар зүйн лектор Мат Тейлбер хэлсэн байна. Элсэн манхнуудыг судлахын тулд хиймэл элсэн манхан суйрлуулж, салхины урсгал элсэн манхны системийг үүсгэж байгаа эсхийг судалжээ. Салхинд хийсэн шороо элсний ширхэг нь ойролцоох уулархаг хэсгээс хийсч ирсэн хүлдүү метан гэж тодорхойлж байгаач азотын мөсний хилтэрхийлнүүд нь арай өөр зүйл байж магадгүйг илэрхийлж байна. Судлаачдын баг элсэн манхнууд геологийн тогтцын үед маш ойрын хугацаанд өөрчлөлтөд орсон гэж үзэж байгаа ба ойролцоогоор 500 мянган орчим жилийн настай гэж таамаглаж байна. Нарны аймгийн ихэнх гаригуудад элсэн манхан, намхан толгодууд түгээмэл байдаг. Дэлхий, ангараг, сугар гаригууд дээр элсэн манхнууд байдаг нь батлагдсан. Гэхдээ Дэлхийн ван гаригийн шиг хөнгөн сэрэг агаарын урсгалтай гариг дээр элсэн манхан байгаа нь мэдээж гинти үзэгдэл болсон юм. Дэлхийн ван гариг дээрх гадаргуугийн дарал дэлхийхтэй харьцуулахад 100 мянга дахин бага юм гэдгийг Корнелийн их сургуулийн астрономийн профессор Александр Хейс шинжлэх ухааны өгүүлэлтэд бичсэн байна.